Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлгэлнэ. Ирэх мөндөд үзэгчтэй. Сар шинийн баярт зориулсан тусгай дугаарын маань хамгийн анхны зочны их шиг аялгау таны гэрийн хомрыг дүүрэхэд бэлэн боллоо. Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Монгол улсын гавьяа жүжигчин Цогц сайхан.
Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, уртын дуучин, Монгол улсын гавьяа жүжигчин Цогц сайхан. За Цогц сайхны газар чи амир өрж байна. За сайн байна уу? Сайхан байна уу? За онд мэнд орж одоо сайхан хаварж байна уу? Сайхан хаварж जैन, тарган сайхан хаварцгааж байна уу? Сайхан, бүгд сайхан байна. За өнөөдөр чимгээ шоунд маань цаг зав гаргаж ирсэн. Цогц сайхандаа гялайлаа. За тэгээд өнөөдрийн маань энэ сайхан баярын тусгай дугаарыг гайхамшигтай сайхан дугаараа эхлүүлж өгсөнд гялайлаа. Баярлалаа. Энэ дуу маань бүр анхны 1 2 дугаар бадгийг би сайн таньсангүй. Үгэн муу юм шиг. Найруулга нь өөрчлөгдсөн байна тийм үү? Найруулга гэдэг нэг юу ер нь 2 аялгаугаар дуулж байгаа юм. Хамгийн сүүлийн 3 дугаар бадгийн 5 хүн бүгдээрээ мэддэг аялгаугаа те. Манай хардан жигчин нэргөөх, хардан жигчин чимсээгч эдрийн дуулдаг дарган аялгаугаар дуулдаг аялгау. Эхнийх нь 2 бадаг болвол одоо 2 дахь хувилбараар дуулсан ийм аялгау байгаа юм. Энэ 2 өөр аялгауг одоо нийлүүлж те ингэж найруулга хийж дуулсан юм. Одоо миний шинэ бүтээл гэх юм уу? Зөв. Сайхан байна. Баярлалаа. За Цогц сайхны маань үед үлрэн одсон хулган жил маань ер нь хэр үнэтэй, үр шимтэй сайхан жил байв та. За хулган жил бол миний хувьд болон одоо манай үндэсний урлагийн их театрын мөн одоо соёл урлагийн их сургуулийн хувьд одоо маш их уран бүтээлийн болон одоо ажил хөдөлмөрийн өрнөн их амжилттай ийм жил байлаа. Тэ хэдийгээр одоо бас 20 цээртэй байсан ч гэсэн тэр цаг хугацаанд бас бид нар одоо байгууллагаараач тэр дуучдын хувьд тэр хувь уран бүтээлийн хувьд бас нэлээд бас ариун ургацтай шүү. Болж байна тий. Манай Цогц сайхан чинь одоо зөвхөн үндэсний урлагийн их театрын дуучин гоцлол дуучин биш, уртын дуучин биш тийм ээ. Бас соёл урлагийн их сургууль гэдэг тэр өнөртгөн айлд бас чамгүй одоо олон жилиг үдэж байгаа. Тэнд бас уртын дундаа шавнартай эрдмээ өвлүүлж байгаа багш шүү дээ. За би өөрөө бид нар нэгэн үе аюул тэглэв яах вэ? Чимгээцэгч маань драмын ангид би болохоор уртын дууны ангид ингэж бид нар ч одоо 90-аад оны оюутнууд тэгээд 96 онд соёл урлагийн их сургуулийг уртын дуучин мэргэжлэр төгссөн. Хэдийгээр соёл урлагийн сургууль багшаар оров. Одоо 10 шахам жил болж байна. Тэгээ нэг цагийн багшаас авахуулаад одоо бол яг үндсэн одоо уртын дууны дуулах хур зүйн багшаар ажиллаж байна. Цогц сайхны маань өөрийн одоо гарын багш хэн байсан бэ? Миний багш Монгол улсын гавьяат багш Цэвэн Доржийн Дэлгэр гэж багш маань байсан. Дэлгэр багш юм. Шав гарын шав байна тий. За одоо Цогц сайхан багшийн тэгвэл гарын шав гэсэн хичнээн хүмүүс байна уу? За одоо бас ингээд 10 жил гэдэг чинь бас богино цаг хугацаа биш тий. Зарим жилд одоо нэг хүүхэд төгсгөж байгаа, зарим жил 3 4 хүүхэдтэй төгсөх жишээтэй. Тэгээд 10-га 20 шав байна. Одоо зөвхөн энэ жил гэхэд бид нар нэг үндсэн багш болохоор нэг ачаал яг дүүрэн өгөөд залуу багш гэдэг утгаараа юу яаж байгаа. Цоош нь яг энэ жилийн үед гэтэл одоо 11 хүүхэдтэй байна. За. Цогц сайхан маань одоо Монгол улсын гавьяат жүжигчин гэдэг энэ сайхан алдрын эзэн болоод бас баггүй хугацаа үдсэн байна. Одоо ер нь өөрийн урын санд хичнээн дуутай болов. Цогц сайхан маань ер нь хідэн тоглолт хийчихсэн байна. Гэдэг ч юм одоо яг дуучин уран бүтээлч хүндэл тавьдаг тэр асуултаар тавьмаар л байна л да. За ер нь төгссөн цагаас одоо би яг үндэсний урлагийн театр чинь одоо намайг анх 96 онд орж хаад улсын ардын дуужгийн чуулганы гэдэг нэртэй байсан. Дараа нь үндэсний дуужгийн эрдмийн чуулга гэдэг нэртэй болсон. Одоо үндэсний урлагийн их театр гэдэг нэртэй байна. Тэгэд одоо бас 24 жил энэ театртаа яг тууштай уртын дуучнаар ажилласан байна. Тэгээд бид нар чинь одоо яг бүр яг нарийн ярих юм бол төрийн үйлчлэгийн албаны усууч юу бид нар тийм ээ гадаад одын зочид төлөөлөгчид төрийн бүх одоо ёслолын арга хэмжээнүүдэд одоо байнгын дуулж одоо юугаа уран бүтээл хийж идэг юм усууд тий. Яг уртын дууны хувьд бол мэдээж одоо нөгөө нийтийн дуу буюу ардын дуунаас арай илүү тоо гарна. Ягаад гэвэл бид нар нэгдүгээр сурна, хоёрдугаарт судална, сургана тий. Одоо өглөж уламжлуулна гэдэг утгаараа бас баггүй тоо гарах бах уртын дууны хувьд бол тий.
Энэ жил манайх нөгөө үндэсний урлагийн их театрын 70 жилийн ойтой байсан учраас одоо 11 сараас 12 сар он дуустал ер нь ингээд тасралтгүй хөтөлбөртэй ойн арга хэмжээнүүд их явагдсан. Одоо нөгөө нэг 20 цээр нэгдэнгүүд үзэгчд маань маш их цангацсан байлээ соёл урлагаар. Ерөөсөө ирсэн хүн болгон бараг л алгаан хорстол ташиж байгаа юм шиг надад тийм мэдрэгдсэн. Тэгээд одоо хамгийн анхны өвөл цагийн буюу энэ ойнхон нээлтийн тоглолтыг 9 эрдэнийн дуулал гэж их сайхан концертаар нээсэн байгаа. Дараа нь одоо Батминд амар жаргал одоо Баян мөнгө, Ширмэнтия бид Нарантия бид 6-гийн үед Хансх сэтгэлийн дуу гэдэг нэг сайхан одоо 3 дуэтийн тоглолтыг бас хийсэн. Энэ бидний одоо бас хамтарч дуулаад бас 20 жил болчихжээ. Тэгээд бүгдээрээ хамгийн гол нь энэ театрынхаа тайзан дээр үргэлж хамт уран бүтээлээ хийсээр байсан учраас одоо 70 жилийн үед зориулсан ийм тоглолт. За тэгээд үргэлжлүүлээд нөгөө хөгжмийн концерт дам бүжгийн одоо гайхамшиг харуулсан концертууд гээд маш олон сайхан хөтөлбөрүүдтэй байлаа. Дээрэс нь одоо 20 цэрийн үед нэг давуу талд бид нар нөгөө өөрсдийн одоо Нор банц одоо ардын жижигчин төрийн сэргэлт хөдөлмөрийн баатар Нор банц багшийн нэрэмжит дуу алба гэж явдаг манайхан үндэсний урлагийн театр дотроо. Тэгээд дуу албаныхан маань энэ жил бас ардын дуу минь нэртэй тэл концертыг хийлээ. Бидэрт зуны энэ сайхан дэлгэр цагт тийм боломж олддоггүй байхгүй юу? Ягаад вэ? Үргэлж өдөр тутамд нөгөө нэг жуулчлалын тоглолт байдаг. Яг ингээд яг сайхан байгалийн сайхан үед. Энэ жил бол бид нар тэрийг сайхан ашигласан. Тэгээд сайхан концерт хийгээд тэрүүгээрээ аудио юу тийм цомог гаргасан гэх мэтчлэн маш олон уран бүтээлүүд ариун байлаа. Тэгээ хулган жилд болтой. Маш өгөөжтэй байна тий бараг. Маш өгөөжтэй. Гэхдээ одоо манай үндэсний урлагийн их театрынхан маань яг нэр үнэхээр зуны 3 сард бол бүр бүтэн тоглодог тий. Та нар маань баг хөдөө гадаа явж амждаг уу? Хөдөө гадаа явж амжихгүй. Наад маа үзэж бас амждаггүй байхгүй. Тэгээ нээлтийн арга хэмжээ бүхэл одоо юунд оролцож яадаг учраас бас тийм байдаг л да. Тий. За хоёулаа өнөөдөр чинь Монголд даяараа сайхан сар шинийн баяр хийж байна. Цогцайхан өөрөө одоо айлын бас эзэгтэй гэрги одоо алдарт ичээ тийм ээ. Цагаан сар танай гэрийн хувьд ер нь хэр одоо юу гэмтэй их дээгүүр тавигддаг баяр вэ? Хэр үнцэнтэй баяр байд юм бэ? Яалтчгүй одоо бүр түрүү үедээ бол малчтын цагаан сар гэж хэлдэг байсан тийм ээ. Малчны баяр шүү дээ. Малчны баяр гэдэг байсан тийм. Тэгэхээр би өөр бүрийг хөдөөний малчны хүүхдэлтэй. Тийм учраас ерөөсөө багасаа тэр цагаан сар гэдгийг маш сайн мэдэрсэн. Дээрээс нь их өргөнд тэмдэглэх ёстой гэсэн бүр ойлголттой тийм. Малчтаас гадна ах トゥ ус их сайхан баяр шүү дээ тийм. Манай гэр бүлийн хувьд бол бас өргөнд тэмдэглэдэг. Дээрээс нь ах トゥ усын хүрээнд тэмдэглэхээс гадна нөгөө нэг манай ижи одоо 84 настай буура байдаг. Хөлөө орон нутагт байдаг аахгүй. Тэгээ ерөнхийдөө ээж дээр дандаа очиж залгалтай хийдэг. Сүүлийн үед ингээл одоо бас энэ сайхан эрхэм цолыг аваад бас 3 жил өнгөрцөн байна шүү. Тэгэл за одоо нэг алдарч холдонтч хүрчлээ бас насны хувьд ч гэсэн одоо бас ингээд гэр орондоо сайхан найз нөхөд дүүнер ч юм уу те одоо шавнар мэндар хүлээж аваад жоохон энэ жил жоохон гэртээ тэмдэглэе да гэж бодож яснаа. Битүүн болоод ирэнгүү тэгээд тэрээс ээж рүү очиод гараад л явчихсан зүгээр арга гараад авчдаг. Тэгэл дандаа ижитэйг очиж ээж маань ч гэсэн угаасаа харж идэг. Яах маань нэрнгээл. За өнөөдөр ингээд цагцааныгаа цаг зав гаргаж чимгээ шоундаа хүрэлцэн ирж тэгээ сайхан дуу хоороо бас зориулсанд маш их баярлалаа. Өнөөдөр таны энэ ихшиглүүлсэн гайхалтай дуу бас айл бүрийн хоймроо ихшиглэж айл бүрийн тэр ирч хүч тийм ээ эерэг болгоныг бас илүү сайхан хурцлсан байхаа гэдэгт би огтхонч эргэлзэхгүй байна. Цагцааныхаа ажил үйлсэд нь уран бүтээлд нь ширгэшгүй дундаршгүй их амжилтыг хүсэн ёроё. Сар шилдэ сайхан шилдээрээ. За баярлалаа. За их музикчтэй чимгээ шоу маань тун удахгүй эргээд үргэлжлэх болно.
эргэж давхаарай дээлэ бүсээ дэгжин засаарай ахоо чамд ман хайрханда сэмхэн сүслээрээ чамдын хүслээ шивнэж дуулгаарай эхөө Бурхан бодат галта залбираарай Утамт тэргүүндэн голтой сүгдөрөө ахоо ээж хариханаар нулимсаарчуулаарай Энгэр хормог нь эрхэлж түшээрээ зэхөө Алтай хомер буюу ахоо Хазрын нуруунаас зоргоо ганцгалаарай ханхар сутайда зүрхээ зүгээрээ ахоо нүдэн нууртайгаа утмаа хилцээрээ нүүдлийн замаас эргэж ирээрээ зэхөө Бурхан богддоо залбираад мордоорой Урван үедээ дахиж яваарай ахоо шаргын гавосоо төвчээр аваарай шандын уснаас тэнхээр сэлбэрээ зэхөө Салихтэй алтай хомер буюу ахоо Тайшир уулан нарыг аргамжаарай Хасагт хайрхныг аргадж хурдлаарай ахоо элэн нуурасаа итгэлээ унтлаарай эргийн эсэнд мөрөө гаргаарай зэхөө Богд шүтэндээ сэржим өргөөрэй Сэрүүн алтай сэтгэлээ үлдээгээрэй ахоо Олбоо нуранна үгээр дагаарай Холын алтай тэнгэрт сүслээрэй зэхөө On
Сайлихт алтай хомор буюу Сүйттэй авин химэрт болсон Сайлихт алтай хомор буюу За гэдэг та хоёроо зочин хомроо өрж байна. Яа, сайн байна уу? Сайн аварч байна уу? За ингээд Чимгээ шоуныхаа зочин хомроо алтан харчуултаа уулзаж байгаадаа их баяртай байна. Сар шинийн минь төргий. Сайхан шилдэж байна уу та хоёр маань? Сайхан шилж. Сар шиндээ сайхан шилж байна. Сайхан шилж байна гэлээ. За та хоёр маань Чимгээ шоуныхаа энэ тоглолтын тайзнаа шин дуу их шиг л үлвөө. Ер нь энэ дууныхаа тухай хэлж өгөөч. Энэ хэдий зохиогдсон дуу вэ? За энэ дуу өнгөрсөн онд зохиогдсон яруу найрагч сэтгүүлч Эмүүжингийн шүлэг Монгол Улсын урлагийн гавьяас зүтгэлтэн хөгжмийн зохиолч тогтгын Сэр одын хөгжим Алтай дуу гэж одоо энэ шинэ дуу өнгөрсөн онд бүтээгдсэн энэ дуу баярлалаа. За тэгэхээр үндсэндээ энэ шинэхэн дуу маань анхлан Чимгээ шоуны маань үзэгчдэд хүрлээ гэж ойлгож байна зүг үү? Тий анхлан хүрж байгаа. За манай үзэгчид тэгвэл та хоёрынхаа шинэ уран бүтээлтэй бас хамгийн анхныхын сонсогчид үзэгчид болсон гэдгийг дайж байна. Баярлаж байна. За Батминд хоёр маань ах トゥ хоёр. Энийг урлагийн одоо хүрээлийнхэн бол бүгд сайн мэднэ. Энгийн үзэгчид бол тэр үр бас мэдэхгүй байх. Та хоёрынхаа гэр бүлтэй үзэгчдийгээ бас танилцуулбал юу гэж бодож байна? Аль нутгийн хүмүүс үү, ижи аав нь ямар хүмүүс вэ? Гэрээ одоо хідүүлээ гэдэл. Тийм. За бид хоёр бол Говьлтан аймгийн Тонкол сумд төрж өссөн. За тэгээд ээж ааваасаа 9 үлээ. 4 эмэгтэй, 5 эрэгтэй. Тэгээд бид хоёр болохоор одоо айлын 3 4 дэх хүүхдүүд. жил дараас. Хооронд одоо ганцхан насны зэрэгтэй. Оо за тийм үү. За. Зарим хүмүүс бол ерөнхийдөө бол баг ихэр юм уу гэж боддог тийм. Тийм баг тий. За ижи аав нь ямар ажил үйл сэрхийлдэг хүмүүс? Манай одоо насаараа нэгдэл жолооч хийж байсан. Баасан хүү жолооч гэх нутаг орондоо баасан хүү баая гэж авгаалж дууддаг баая жолооч гэж. Говьлтан аймгийн Тонкол сумын хүн, ээж минь Говьлтан аймгийн Дэлгэр сумын хүн одоо малын зоо техникч, малын эмч мэрэгжилтэй ийм хүмүүс. Аав жолооч гэдэг бол автоматар л нөгөө жолооч нар те их сайхан дуулдаг гэдэг ойлголт угийн байдаг шүү дээ. Тий, манай аав бол одоо сум орон нутагта найр өдөрдөг, найрын ахлаач, найрын даа гэж ирдэг манай нутагт. Хийдэг одоо залуучуудыг, залуу хосыг одоо гэр бүл болоход нь зуучилж хурим найрын өдөрдөг, гэр гуйдаг одоо тэр ёс төрийг бол сайн гүйцэтгэдэг. Тэгээд одоо машиныхаа холын аян замд явж явахдаа бас сайхан дуулдаг. Тэр авьяас нь одоо өөр хүүхдүүд нь өвлөгдсөн байхаа гэж. Сони. Ээжийн хувьд ямар вэ? За манай ээж бол бас сайхан дуулнаа. Тэгээд манай ээжийн талд бас Монгол Улсын гавьяас жүжигчин Цэнтэг оюун цэцэг гэж бас сайхан дуучин байдаг. Тэгээд олон сайхан бас аав ээжийн тал бол нэлээд бас сайхан дуулдаг. Манай аав эгч дарханд амьдардаг одоо загт сүрэн эгч маань одоо бас сайхан дуулдаг. Ардын авьяастан юм сайхан хүн байдаг. Аль талаасаа бас удамтай. Тийм байна. Авьяастай улсууд байна. Танаа одоо яг өөрийн ижи аваас төрсэн тэр ёс дотор таяраас гадна мэрэгжлийн урлагийн хүн бий юу? За ер нь бол найранд ямар ч байсан дуугаа суугааргүй. Ямар ч байсан 3 дуутай бүгдээрээ. Бүгдээрээ. Тийм. Гэхдээ яг энэ мэрэгжлийг хөөгөөд эзэмшээд яг энэ хойноос явж байгаа хоёр нь бол бит хоёр байгаа юм. Зөв. Батминдийн хувьд одоо ямар хэдийд энэ урлаг руу одоо хөл тавих? За тийм. Миний хувьд бол би 10 дугаар ангид төгсөөд 3 жил хонь хариулаад. За. Тэгээд анхныхаа шалгалтыг одоо хоньны бэлчээр наадмаас буцаж явж байгаад ахтаа өгөөд. Тэгээд за чи ер нь уртын дуу дуулах юм байна, болох юм байна. Ер нь соёл урлагийн их сургууль шалгалт өгөөд үз. Тэгээ надад нэг тийм онлын ногоо ном үлдээгээ. За чи энийг чэйжлээд өчөрөө гэд. Зөө. Тэгээд явсан. Тэгээд ер нь нэлээ хожуухан 20 хүрчээж бас урлаг руу хөл тавьсан. Тэгээ энэ сайхан урлагт бас гараас хөтөлж
энэ алтан бусгыг алхуулсан хүн бол ах маань байгаа. Тий. Ах тэгэхээр тэр үед бас онлын ном үлдээнэ гэдэг чинь аль хэдийн өөрөө бол урлаг руу очсон байна гэсэн үг үү? Тий, би одоо соёл урлагийн гэгэрлийн дунд сургуулийн хөгжим багш анги төгсөөд тэгээд шууд залгаад соёл урлагийн их сургуульд уртын дууны ангид орсон байсан. Тэгээд бас ер нь бас амралтаараа тэр онлын юунаас бас чийдэлж байг тий. Нот одоо хөгжмийн онол талаас бас чийдэлж байг гэсэн үднэрээс тэр номыг авчиж өгсөн. Тэгээд намар нь одоо хот руу аваачаад шалгалт өгөөд тэнцээд Монгол улсын хөдөлмөрийн баатар агуу их дуучин одоо намжлын нор бонц тухайн хамгийн отхон шав болсон. Оо ямар азтай юм бэ те. Их хацтай тий. Одоо тэгээ төгслөө тэр багш дээр л байсан уу? Ерөөсөө төгслөө багш дээр байсан тий. 20 дугаар зууны манлай уртын дуучин эмэгтэй отхон шав байх нь шүү дээ. Хамгийн отхон шав. Өөх тэр чи түүх биш те. Багш нь түүх, шав нь бас түүхөө шүү. Нор бонцлагснаас одоо сурсан хамгийн гол юм юу вэ? Багшаас сурсан хамгийн гол зүйл бол ерөөсөө нэг юмд л одоо зүрх сэтгэлээ өгсөн бол түүнийхээ араас явах хэвээр. За дуучин хүн гэдэг бол өөрөө одоо нэг талаар маш хүмүүжлтэй байх хэвээр. Ерөнхийдөө багш маань гэдэг байсан. За дуучин хүн гэдэг бол хурдны мөр хоёр адилхан. Тэ? Хизээч дуулж болно чи мэрэгжлийн дуучин хүн учраас тэр тусмаа их театрын дуучин хүн гэдэг бол өнөөдөр ч дуулж магадгүй, оройч дуулж магадгүй, өглөөч дуулж магадгүй учраас ер нь яг уралдахад бэлэн нөгөө одоо уралдааны мөршгөл байх шүү дээ. Ерөнхийдөө манай багш бол тийм өөрөө маш их тийм хүмүүжил дихтэй тийм хүн байсан. Тэ ерөөсөө илүү дутуу юм одоо юу гэдгийг гадуурд дуурч бараг нэг айхтар хоол идэхгүй, хоол ундаа тааруулах, өөрийгөө амраах, хоолоогоо амраах энэ тал дээр бол асар их зүйлийг бас ярьж сургаж ирсэн тийм. Маш өндөр мэрэгжлийн одоо хариуцлагатай байх. Мэрэгжлийн хариуцлагатай тэр хэмжээнд өөрийгөө авч явжээж тэр дэлхийн хэмжээнд дуулах ёстой л гэдгийг л зааж сургадаг тийм хүн байсан. Үнэхээр бас гайхалтай. Миний хувьд бол үнэхээр азтай. Одоо тэр хүний гараас хоолдчихсэн гэдэг юм уу, тэр хүний гэрээр орж гардаг байсан гэх юм бол бас л ёстой сайхан дурсамж. Ёстой гайхалтай юм тийм ээ. Батболдын хувьд ямар багшийн шав бэ? За би нор бонц тухайн шав дэлгэр гэж Монгол улсын гавьяат багш Дундгой аймгийн Эрдэнэтлаа сумын ариат Цэвэн доржийн дэлгэр гэж одоо нор бонц тухайн шав нь миний багш байгаа. Тэгээд одоо нор бонц тухайн шавийнх нь шав. Шавийнхан шав. Тэр сайхан хүнээс одоо дуулах урлагийн уртын дууг дуулах, за мөн уртын дууг дуулах бөгөөд цааш нь одоо зааж сургах, өвлөн дэлгэрүүлэх энэ одоо тэр эрдмийг багшаасаа өвлж авсан. Тийм байна. Та хоёр маань хоёулаа одоо үндсэндээ энэ Монголын тийм ээ үндэсний өв соёлыг тээгчд би тийм ээ бийт бус өв соёлыг тээгчд гэж хэлж болно шүү дээ. Та хоёр маань хамтраад бас уртын дууг зөвхөн одоо оюутнуудтай биш те цэргийнхэн тэр бас нэг мэдээлэл бас их сонирн байсан л да. Тэр чинь 999 цэрэг чинь 2013 2014 оны наадамд 999 одоо цэргийн албан хаагчдад наадмын нээлттэй тийм ээ дуулсан. Мянгад цэргийн албан хаагчдад тэр нийлж төрийн төмнөх за нэг жил нь эзэн Чингис хаан үеэс дуулгаж ирсэн төрч ёсны бас эртний сайхан гэж ийм хоёр уртын дууг зааж ирсэн. Цэргүүд маань маш амархан одоо сурсан. Гэтэ сургалтын одоо манай Батболдын маань сургалтын бас нэг тийм арга барил нэг талаар одоо дууныхаа үгийг ингээд их шиг томтоор задлж бичиж яагаад тэгээ тэрийг хоёулаа канондож тараагаад тэгээ тэрнийхээ дагуу заахтаар хүмүүс их амархан сурна. Тэгээд Монгол хүний ер нь одоо нэг сусанд генд нь одоо бүгд байдаг. Уртын дуу гэдэг дээр үесэл одоо ерөөсө найран дээр сууж байгаа залуу хөгшин ир имгэлгүй бүгдээрээ л уртын дуугаа дуулж ирсэн. Тий тэгжсэн учраас бол ер нь жаахан тэрийг сайхан сэдрээж өгөх, урам зориг нэмэгдүүлж өгөх тийм сайхан одоо юугаар л заан л да. Одоо би жишээл ингээл таяр чавар бол заалга бол би бас хөрхөн аялдаг л болчих уу? Тий одоо бид хоёр 2013 оноос уртын дууны өн гэж сургалтын төвийг байгуулад нийлээд за энэ нь болохоор одоо түүх соёл, өв уламжил, ардын урлаг, язгуур урлаг, уртын дуу, морин хуур одоо энэ язгуур урлагаа сурталчлах, зааж сургах юм сургалтын төв байгуулаа. 2013 оноос эхлээд
уртын дуу нэг ганц монгол хүн байна да, нэг ганц уртын дуутай болчих гэсэн одоо тань шиг энд одоо зөндөө олон хүүхдүүд залуучууд бодож байгаа баг. Яг ийм хүмүүс зориулсан мэрэгжлийн бус хүмүүс зориулсан сургалт явуулаад өдгөө одоо 6-7 жил болж байгаа. Эндээсээ 108 хүний бүрэлдэхүүнтэй өн гэдэг одоо шуулга байгуулсан. Тэгээд өнгөрсөн 2000 одоо 19 онд болсон Монгол улсын ерөнхий сайдын ивэлдор зохиогдсон Азийн ардын урлагийн наадад манай өн чуулгынхан орж алтан медаль авсан байгаа. 108 хүн уртын дуу, 2 уртын дуу. Дандаа мэрэгжлийн биш. Дандаа мэрэгжлийн биш хүмүүс. Тэгээд өөр мэрэгжлийн хүмүүс яг уртын дуун дээр болохоор сэтгэл санаа нэгдээд ингээд ирчдэг. Одоо хизээл 108 дуучин, 99 дуучин ч гэдэг юм одоо ингээд дуулахар боллоо гэхэд тэгэл бэлэн байж тийм. За өнөөдөр гурлаа бол ингээд цагаан сарын баярын энэ үдэш бас тийм ээ чимгээ шоуны зочин хоймроо таяр маань ирсэн байгаа шүү дээ. Таярын маань хувьд одоо цагаан сарын баяр гэдэг нь ямар шүү баяр вэ? Жишээ нь Батболдын хувьд. Цагаан сарын баяр гэдэг маань одоо монголчуудын уламжлалт. За энэ одоо хүнд хэцүү хахир хатуу өвлийн удирлыг бол одоо бас өнтөө сайхан давсан мал сүргээ онд тарган тавтаа оруулсан. За тэгээд хавар болж байгаа хавар сайхан хавартайгаа солгож байгаа хүн одоо амьтны зоо тэнийн гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгээд одоо цас анзарч одоо хаврын сайхан цаг ирж байгааг баярлсан бэлэгдсэн ийм сайхан үндэсний их сайхан баяр гэж боддог. Тэгээд энэ баярдаа бас нэлээд сайхан ачаал бүгд бас өгөж бид нар Монгол сайхан ёс заншлаад эдэлж өтгөс өвгтөөгөн буурлууттайгаа сайхан тохоог нь өргөж золгож амар мэндийг айлтгаж амнаасаа сайхан одоо ерөөд бэлэг дэмбэрэлтэй сайхан үг одоо унгаж одоо урсгаж ингэж одоо сайхан баярлдаг ийм сайхан баяраа. Батмендийн маань хувьд одоо танаа гэрвэл цагаан сар гэдэг бол нөгөө монголчуудын ахын дүүс амраг садан ураг төрлийн бас сайхан баяр шүү дээ. Тэгэхээр ахс ихстэйгээ зологдог, ах дүүс цугладаг тий. За тэр маань энэ маань одоо тэгж бүл нэмж эднийх ийм гүргэнтэй болж, эднийх ийм бэртэй болж, за тэдэн хөөрхөн хүүхдтэй болж гэдэг ингээд ерөнхийдөө ураг төрлийн бас их сайхан баяр, уулз тучрлын том сайхан баяраа. Монголчууд маань одоо ураг төрлөө мэдэх, ураг төрлөлтөөгөө танилцах тийм сайхан баяр л гэж хардаг та. Ер нь одоо ээж дээрээ бол золгоод ерөнхийдөө сар шинүүд ээжийн төлөө өнгөрөхөө. Хөө тэгэлгүй байх тий. Хэр бужигнах уу? Бужигн. Одоо жид ирэх тутамд л одоо нөгөө ээж юм жоохон башинд багтахаа байдаг. Тийм үү. Улам өнөр өтгөн болоод тий. 9 хүүхдийн одоо хань гэр бүл нийлэхээр одоо тэгэл улам жил болгоно л улам их болоод л. Тэгэнтэй танайх одоо жишээ нь хэдүүлээ болсон? Манайх одоо 2 хүүтэй. За. Батментийн. За манайх 2 хүүнийг охинтой ингээд тавуулаа. Одоо ингээд харахад ер нь танайхны үр хүүхдүүдээс жишээ нь таарын маань хүүхдүүд дотроос бас ингээд яг урлагийн аавын одоо замналаар явчих тийм хүүхдүүд байх шиг байна уу? Бас байгаа. Тий. Одоо би бас нэг 5 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэл 1 сарын хугацаатай энэ ах дүүсийнхаа хүүхдүүдээс 9 хүүхэд 8-9 хүүхэд ингэж авж жагаад морин гуур 1 сарын хугацаатай заасан. Тэгээ 6 сарын 1-ний өдөр одоо буурал ээжтэй эмээдээ бүгдээрээ одоо 8 эсвэл хуурын одоо сурсан 3-4 дуугаа тоглож үзүүлж бас билег байсан тайлан тоглолт. Ямар хөөрхий юм бэ тийм үү? Эмээ бол бом баяр уу? Тий. Тэгэхээр одоо тэр дотроос бас нэлээд гараад ирэх байхаа л гэж бодож байгаа. Хүлээлттэй. За өнөөдөр сар шинийн баярын энэ үдэш бас цаг зав гаргаж чимгээ шоун дээр хүрэлцэн ирж сайхан өргөн дэлгэр сайхан яриа дэлгэж аялгуу дууныхаа бас алт синхрадгийг телевиз үзэгч түмэндээ өргөн барьсан таяртаа гялайлаа. Тэгээ ирж буй энэ сайхан жил таарын маань хувьд уран бүтээлийн ол зомог ихтэй амжилт бүтээл ариун өгөөжтэй сайхан жил байх болтугай гэж би хүсэн өрөөж байна. За ерөө сайхан оршоо болтугай. За ингээд эрхэм үзэгчтэй өнөөдөр чимгээ шоуны маань студид Монгол улсын гавьяач жүжигчин Батболд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Батмын тэмээх ах 2 сайхан уртын дуучин маань хүрэлцэн ирж эрхэм та бүхэндээ их шиг аялгауны дээжээсээ өргөн барьлаа. Одоо та бүгдийгээ туршилтынхаа хэсэгт урьж байна. Манай хөтлөгч Хонгор Зул чухам ямар туршилт сар шинийн баярын энэ үдэш та бүхэндээ хүргэхээр бэлтгэсэн болоо. Хамтдаа харцгаая.
Сайн уу хөтлөгч хонгороо байна. За өнөөдрийнхээ туршилтыг бид маш сонирхолтой байдлаар хийхээр шийдлээ. Бидний үндэсний дээл хувцсны хамгийн нэгэн чухал хэсэг болох товч шилбийг хэрхэн зангидан хийдэг юм болоо. Мастер товч шилб за мөн мастер хатгалт гэж юу хэлээд байна вэ гэдгийг танд би танилцуулах гэж байна. Ингээд туршилтаа эхлүүлье. За хэдүүлээ нэлээ их зүйл хийх юм шиг байна те. Гэхдээ хамгийн түрүүнд ер нь Монгол дээлний хамгийн чухал хэсгүүд нь яг юу байд? Яагаад товч шилбэг хамгийн чухалд үзэж наривчилж бүр ингэж бид чухалчлаад байгаа юм бэ гэдгийг тайлбарлаад өгөхгүй юу? Монгол дээлний ур хийц нь бол хамгийн түрүүнд одоо бэлтгэл ажлаа сахгуулад эмжээр, эсгүүр, товч шилбэндээ байдаг. Тэгээ хүмүүс харагдах байдал нь бол ерөнхийдөө эмжээрийн товч шилбэтэй нь хараад тэр нь бол хийц уран байна, үнэхээр тансаг байна гэж дүгнэдэг. Товч шилб хатахад бол хамгийн түрүүнд бэлтгэл ажил маш чухал. Аливаа зүйлийг хийхэд бол нөгөө бэлтгэл ажил нь аяа юу гэдэг шиг. Тэгэхээр хоёулаа шууд бэлтгэл ажил очиж болох. Одоо энэ маань нөгөө товч шилб болно. Одоо тий зангидах шилб болно гэсэн үг. За одоо тэгээд энэ хэсгээ Өөлн тийм ээ? за өөлнө. Яаж өөлөх вэ? За эрэгтэй дээл болохоор нэг 4 мм орчим гэж бодоод өөлнө. Өөлөхдөө ер нь бол хурц хайч байвал их сайн гэсэн үг. Ямар сайхан эртээ хайч вэ? За ингээд одоо энийг эргүүлнэ. Яаж эргүүлэх энэ ярих юм бэ? Одоо энэ хамгийн чухал хэсэг буюу энэ гол хийх хэрэгтэй. Гол хийдэг учир нь болохоор одоо гол нь тасрахгүй байх буюу ерөнхийдөө урт наслах бэлэгдэлтэй гэсэн үг. Тэгэхээр дээлний товч шилб зангидахдаа заавал гол хийх хэрэгтэй. Эрэгтэй дээлэн ч эмэгтэй дээлэн ч тэгэхээр бас урт наслахын бэлэгдэл байна. Оо за. Эргүүлэхдээ хоёулаа тэвнгээр эргүүлнэ. Тэвэндээ энэ уцаас өглөх юм байна. Тэвэндээ уцаас өлж байгаа жижигхэн батгаад за эхлээд дотор талаас нь юутай зангидсан хэсгээ энэ талаас нь гатах гэсэн үг. Ингээд өрлөгөө Ойлголоо. За. Оо одоо сайхан. За утас муцаа дутуу яасан бол тасарна дундаа. Тэгэхээр бас мэдрэмжтэй зөөлхөн Харж ин бачин гэсэн үг тийм. За бэлтгэлээ нэлээд сайн хангачих шиг боллоо тий. Товч зангидах. Зөв хэлж гинэ үү? Сампин зангидах гэдэг юм уу? Яг одоо үндсэн нэршил нь Сампин зангидах. сампин зангидах жинхэнэ туршилт маань яг одоо эхлэх гэж байна. За одоо яах вэ? За хоёлаа одоо Эрхий 7 уруу дээр давууллаа. За 7 хуруугаараа давуулсан хэсгээ жоох урт гаргачих. Эний юугаа ингээ хатгачих. За. Энэ 2 хуруугаараа ингээ яг зөв. За тэнгүүтээ одоо дотор талаас нь бариад эргүүлээд Дотор талаас нь байраад эргүүллээ. Энийг гэх юм уу? Хиндэ жоо ойлгохгүй гэсэн ч ойлгоод штэ айгу гоё юм. Би юм ойлгох чадахгүй юм бахта туршилтан дээр унлаа гэж өөрийгөө бодоод ирсэн чи харин. Тэжгүй шүү. Одоо миний иймэрхүү боллоо. Гэхдээ энэ нөгөө өшөө сайн чангалаагүй байгаа юм тийм ээ. Чангалж. Яг чангалах хэвээр. Энэ бол одоо яг бэлэн болчихсон чангалсан бэлэн бэлэн болсон. болсон байна. Тийм тэгэхээр ийм хоёр ялгаатай байна. Эхний удаа Маш их хугацаа хэрэгтэй, давтах хэрэгтэй. Гэхдээ багш маань эхний удаа ихэд их давгүй байна гэж магтлаа. Ч одоо зүгээр нэг үйлдвэрийн машинаар ойцсон юм шиг л харагдчих шүү дээ. Энэ болгоныг хүн тэгээ гараараа явах юм байна тийм үү? Тий. Гараараа нэг химнэлтэй, нэг хатгалттай, нэг таталттай. Яа гэсэн. Таныг сайн харж байгаа л би туршиж үзье. Хэмжээний хувьд яг төдөн сантиметр байх хэрэгтэй гэсэн зүйл байдаг уу? За ер нь бол байгаа. Эрэгтэй товч бол нэг 7-8 см 9 буюу одоо 9 тооны бэлэгдэлтэй байдаг. Эмэгтэй товч бол нэг 5-аас 7. Гэтэ нөгөө нэг хүний биений харьцаанаас бас шалтгаалдаг. Том биетэй хүмүүс мэдээж
илүү урт. Тэгээд лам нар бол бүр урт шилбэтэй байдаг шүү. Лам дэлэн дээр тэгвэл ундаа байдаг байх юм. Оо за. За бэнараа. Энэ хатгалд болохоор ингээд ийм жоохон нэлээд гарцсан байна. Одоо ингээд харахаар айгүй муу гарч башуултаж. тийм байна. Бүр ингээд хоол ингэж хатгацсан гэсэн байхгүй. Яг ингэж доош нь хатгаагүй ингээ хөндлөөд. Зүгээр ингээ харахад бол бас зүгээр харахад бол бас байна? дайжгүй шүү. Дайжгүй шүү. Энд одоо энд баг хэд удаа чадхлаад энэ чинь 50 60-аад юм ойдлоо байгаа штэ. Тэгэхэд ганцхан л ингэсэн бай болсон их хэрэг болчихж байгаа байхгүй тий. За тэгвэл өнөөдрийн төвшөлт үнэхээр сонирхолтой байлаа. Мастер хатгалт гэж юу гэдгийг, ер нь дээл хувцс хэрхэн бүтдэг юм бэ гэдгийг зах цухаас нь ойлгож авсан гайхалтай туршилттай байлаа. Өнөөдрийн туршилтад хамт байсан та бүхэнд их баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Ингээд чимгээгч дээрээ холбогдъё. Монгол улсын гавьяач жүжигчин цогц сайхан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Батмын хоёртоо гядайлаа. Та хоёр маань сар шиндээ сайхан шинлээрэ. За ингээд эрхэм үзэгчтэй Чимгээ шоуны зочин хоймрыг дүүргэх дараачийн зочдыг өгтөн авахд бэлэн боллоо. Та бүгдийнхээ өмнө удам дамжсан бүжигчдийг өрн задъя. Монгол улсын гавьяач жүжигчин Алтан гэрэл, Монгол улсын гавьяач жүжигчин Даваахуу, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Батхүү нарыгаа өгтөн авцгаая. За. Сайн байцгаана уу? Сар шинийн минь төргийа. Сайхан хаварчиж байна уу? Сайхан. Аав. Хүү, дахин хүү. Сайхан байна. За би ингээд мэдээч хэрэг гэр бүлийн одоо хамгийн анхны гавьяатаараа л өнөөдрийнхөө ярилцлагаа эхлүүлмээр байна. За Алтан гэрэл ах маань бол яалтчгүй л одоо тухайн үеийн улсын дуу үжигийн эрдмийн чул одоогүй улсын ардын дуу үжиг гэж бодоход танах
Тэгсэн. Тэр бол үнэхээр түүнээс цааш газар үгүй гэдэг шиг танай бүжиг анги бол аимшиг юм. Тэгээ улсын ордын дуужийн чулга, үндэсний дуужийн эрдмийн чулга, үндэсний урлагийн их театр. Ингээ 3 үеийн сууж байна тий. Тэглээ. Тэгээ би бол 1974 онд улсын ордын дуужийн чулгад бүгд наймд Монгол ард улсын соёлын яамны томилтоор очиж ажлаа гараагаа эхэлж ирсэн байхгүй юу. Тэгээ чуулгатаа 30 жил боллоо. За бүжиг гэдэг урлагаар амьдралаа одоо эхлээд за тэгээд үр хүүхдүүдэд уламжлуулад за гэдэг одоо үе дэмжсэн одоо ингээ сайхан бүжиг гэдгийг амьдралаараа л одоо ингээ туулж явнаа. Бүжигээр л амьдарч явсан шүү дээ таны үеийнхэн бол ялангуяа тийм. Тэгэл амьдрал тэгжэл амьдралаа эхэлж л. Тэр энэ миний зүгээр хувийн бодол бас бусад хүмүүс чухам надтай санал нийлдэг үгүй би мэдэхгүй. Гэтэ яг таны тэр үе бол үнэхээр одоо бүжигчдийн хамгийн оргил үе байсан байх л гэж би зүгээр бодож мэдэрдэг. Тэр үед бол үнэхээр Сэвжид багш маань амд байла. Уран бүтээл эд зэсгэлжсэн сайхан үед одоо Оросонтой багш явж байгаа юм да. Сэвжид багшийнхаа одоо тэр сайхан уран бүтээлийг хийж багштайгаа 10 жил сайхан хамт уран бүтээлийн ажиллаа хийсэн. Тэр үеийн манай Ахмад бүжигчүүч өста бидний үеийг ч өста сайхан гэлдэж ясаа. Үнэхээр Монгол бүжиг гэдгийг одоо өста дэлхийд бас гайхуулах гэж өста сайхан гараагаа ихэлсэн үе байсан да. Манай одоо Сэвжид багш маань одоо ардын сайхан тэр уламжлуулсан бие биеийг тайзны бүжиг болгож дэлхийд дахин харуулсан гайхамшиг үе байгаа шүү дээ. Тэгээд тэр сайхан уран бүтээл одоо Монголынхан ахуй зан үйлийг л сайхан харуулсан бүжгээр дэлхийд гайхагдаж одоо тэр сайхан одоо дэлхийн олон сайхан орны ардын бүжигтэй мөр зэрэгцэж явсан да. Тэрнгээр их бахархаж байгаа. Одоо л ингэрлэх маань одоо энэ бүжгийн эрдмийг залуучуудаа өвлүүлж байна уу? Тий, би одоо хуучнаар бол одоо хөгжимчийн коллеж одоо Монгол Улсын консерватори болсон. Консерваторт одоо зөвлөх багш игээд тэгээ шавнэр үлж जैन. Би одоо бас өөрийнхөө ямар ч 6 7 дахь үе шавнырыг одоо гаргасаа. Гэхдээ таны хамгийн түрүүчийн 2 гарын шив бол яхаа аргагүй н 2 гэж би бодоод байгаа шүү дээ. А гэр сургалтын. Гэр сургалтын. Манай даваа хүү бол одоо аавынхаа араас бас гавьяат болсон. Яг энэ мэрэгжлийн өвлж авсан. Одоо манай үндэсний урлагийн их театрын урдаа барьдаг бүжигчдийн нэг. Дээр нь бүжиг дэглээч. За тэгээд одоо үндэсний урлагийн их театрынхаа ерөнхий найруулагчийн албан тушаал хашиж яваа юм чадварлаг залуу сайхан уран бүтээлч. Даваа хүүгийн хувьд ааваас энэ одоо мэрэгжлийг өвлөж авах ёстой гэж багасаа бодоод явцсан байна уу? Эсвэл бас аав нь албаар ингэж түлхсэн юм байдаг юм уу? Тэгээ ерөнхийдөө бол би одоо өөрсдийнхөө битэрийн зүгээс бол одоо хэрхэм үүсгэл рүүгээ бид шүтэж амьдрах хэрэгтэй. Энэ үүсгэл миний ав байхгүйсэн бол би өдөж төрөөч үү, гөөч үү. Тийм учраас яагаад гэхээр хов тавилан гэдэг нэг сайхан юм байдаг юм байна л та. Хүний нэг зурсан зураг гэж нэг ерөөсөө нэг хизээж мөрөөж болохгүй ер нь зам төөргөөрөө ингэж явж байдаг. Урлагийн тэр мэдрэмжээр хүмүүжсэн болов гэж би боддгийн өөрийгөө. Тэгвэл тухайн үед бол өөрийн нэг сонирхол байсан жүжигчин болох. Тэгээд тэр жүжигчин болох сонирхол маань явандаа ингэж хувьсан өөрчлөгдөж явж байгаад хүн өөрийнх нь зам руу л орох хэрэгтэй. Тэр зам руугаа орсон нь бол би бол одоо аавынхаа үргэлжлэн болж одоо ингэж явахдаа энэ хүний итгэлийг сэтгэлийг би нэг гундаачгүй юм шүү. Энэ хүний энэ сайхан алдар нэрийг би сэвтүүлчихгүй юм шүү гэсэн үүднээс би өөрийгөө маш их зоригжуулдаг, маш их өөрөө хичээж ингэж явсан учраас одоо аавынхаа энэ сайхан мэрэгжил, энэ сайхан яруу тансаг бүжиг, энэ сайхан омогшил болсон ардын бүжгээр одоо би одоо үргэлжлэн болоо явж байгаа би одоо туйлаасаа их бахархаж байдаг юм аа. Алтан гэрэл гавьяатын отгон хүү манай Бат хүү бас одоо яг энэ шинэ үе бол бас биш. Одоо бас хуучцуулын тоонд орчлоо тийм ээ. Бат хүү хуучцуул дотроо бол бас л одоо тэргүүлэгч шилдэг гоцлоож. Бат хүүгийн манай хувьд ер нь яасан гэрт ингээд оронгууд л аав бийлгээ энэ ах бүм тэнтэй бүжигдэн. Тэр хоёрын дуурайлаар явчихуу. Ямар учраас бас энэ бүжиг гэдэг энэ агуу зүйл рүү яваад орчихоо. Бүжиг гэдэг чинь юу хүүхдийн ордоноос тэгсэн юм да. Ээжгээ дагаж явж байгаа. Жаргал сайхан багш тэр бүжигийн дугуйд орсон. Тэгээ тэндээс хүүхдийн ордоноо юу яаж хаад аав дагуулж яваад хөгжмөжийн коллеж шалгуулад. Тэгээд л 95 онд хөгжмөжийн коллежид мэрэгчний бүжигчин болох гараагаа ихсэн тийм. Тэгтээ дуртай байсан уу Бат хүү өөрөө? Дуртай байсан. Гэхдээ шалгуулахдаа их гайхчихсан юм. За хоёулаа нэг тийш явна гэл. Автобус суугаад явчихсан. Яг гэж байгааг мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэл хөгжмөжиг гэдэг сургууль руу орол за одоо шалгуул минийх. Хувцаа тайл гэд. Тэгээд л одоо нөгөө
шалгалт чинь одоо яг бүгдийг ингээд би тэ өгөгдлийн харна. Тэгээд уучраа мэдгүй орж байгаа юм чинь. За хөл гарыг өргөж үзэл багш нар. За жоохон тийм биш хатуу биш. Жоохон энэ бүгтгэр байгаад ирсэн. За жоохон бүгтгэр байна шүү. За тэгж жагаад ямар ч сан тэгээд аавгаа дагаж очивол тэгээд хөгжим үж шалгуулаад тэгэл. Одоо манай үндэсний урлагийн их театрын бүжгийн анги бол Зууны манлай бүжиг дэглэж 20 дугаар зууны манлай бүжиг дэглэж сэвждийн нэрмжит гэж бүжиг анги гэж явдаг тий. Тэгээ энэ сайхан одоо бүжиг ангийн бүр ингээд удмаараа байна гэдэг бол тэр түүхэн ёстой үечлсэн түүх болгоны төлөөлөл болно гэдэг сайхан шүү. Тэгээ тэр дундаа манай одоо даваа хүүгийн гавьяатын хувьд одоо Монгол түмэн бол бүгдээрээ мэднэ салхич шүү гэдэл ёстой нэг салхи тийм ээ тэр ирч тэр хүч тэр тэмүүлэл тэр зориг тэр бол бас үнэхээр бас л ёстой шар ус басмаар Монгол хүн гэдгээрээ хүнчнийг бахархмаар болдог шүү гавьяатын тэр бүжгийг үзээд. Одоо сүүлийн үед ямар бүжиг тавилтын ямар одоо уран бүтээл юу байна? Төлөвлөгөө юу байж ах юм? Энэ жилийн Би бол одоо ерөнхийдөө яг одоо миний одоо бүжиг дэглэх гарааг хэлж гисэн хүн бол одоо Монгол улсын урлагийн гавьяа тэтгэлтэн төрийн сэрхэлт Сэвждийн Сүхбаатар гэдэг хүн. Миний бас багш. Ягаад гэвэл багш маань одоо тухайн үедээ одоо Сэвжд багш маань Сүхбаатар багш маань ингээд бүжигчтэй харж яадаг. Хэд одоо сайн бүжигчнээс сайн дэглэгчл төрдөг. Сайн дэглэгчээс сайн найруулагч төрдөгөө гэж. Ингэж дандаа ярьдаг миний багш чинь өөрөө. Тэг багш маань намайг их олон газар дагуулж явна. Одоо нэг олон байгууллагуудын нэг ой арга хэмжээ болохоор л бүжгийн найруулга тал дээр наваа явчихна. Өөрөө бол концертоо найруулж явцдаг. Тэр дундаас нь би тэр концертыг найруулах тэр арга зүй, тэр бүжиг дэглэх тэр арга ухаанаас нь суралцж яваад байгаа юм л да. Ингэсээр явсаар байгаа нэг битгэд одоо багштай би одоо баярлалаа гэж хэлмээр байна л да. Энэ сайхан эрдэм сургасан. Тэгээд тэрнээсээ улбалаад ингээ явхлаар түрүүний хэлдэг нь одоо драмын жүжигчин гэдэг хүн бол ер нь нэг альва ямиг ер нь бодитоор харахыг илүү хүсдэг. Тийм ээ? Энэ бодит амьдралын энэ үйл хөдлөлүүдийг нэг хооронд нь нэг ерөөсөл нэг амьлуулахын юмсан гэсэн нэг тийм зорилго байгаад байдаг. Тэргээрээ би нэг ингэж явдаг. 90 хямар сэргээсэн тороо бандынхаа шилийн сайн уул, шилийн богд улаан би одоо нүдэндээ төсөөлж тэр сайхан оргил орой дээр нь сууж байхдаа тэр сайхан үлээж байгаа салхин хүртэл надад нэг юм хилээд байгаа юм шиг санагдаад энэ сайхан уулын түүхэнд ийм сайхан ирчүүд амьдарч байсан юм шиг гэдгийг харуулахыг зориод тэргээрээ одоо ингээд шилийн богдын салхи гэдэг зүг зүгийн шилийн сайрчуудыг одоо тодорхойсон тийм бүжиг тавиад тэгээд гослолоор нь би өөрийнхөө дүүгээ торой бандийнхан дүрд гослож бүжиглүүлээд ингэж яваад ингэж явсан. Тэгээд ер нь цаашдаа их сайхан юм хийх бодол байна. Их сайхан бүжгүүдийг дэглэх бодол байна. Найруулагч болсноос хойш бол одоо би чи 2018 онд одоо ерөнхий найруулагчийн албан тушаал томилогдоод тэн дээрээ сайхан энэ сайхан байгаль их орныхон уул ус хүртэл минь амтай юм шүү. Ургамал минь хүртэл юм хилдэг юм шүү гэдгийг бодоод уул усны шивнэ гэдээ бас нэг бүрэн хэмжээний концертыг бас найруулсан. Ингээд бодглохлоор нэг хүн гэдэг чинь бас дандаа гоё энэ байгаль дэлхийгээ ер нь хайрлаж хамгаалж энэ залуу хооч үедээ энэ сайхан их оронтой юм байна. Хөглөгдөн ишгдэг дуу хууртай маа хөдөлгөөнд орших мөнхийн их омогшилтой юм байна гэдгийг залуу хооч үеийнхэн одоо үзэгчтэй бас нэг хүргэж үлдээхийг бас тэр сайхан ардын дугаараа ардын хөгжмөөрөө ардын бүжгээр гоё дандаа гоё амьдарч бахархаж яваасаа хаач явсан хүний нутагт явсан ч эх орн руугаа эргээд нэг харж байгаасаа эх орныхон тэр дуу хуурыг үргэлж зүрх сэтгэлдээ тээж яваасаа гэсэн үгнээс миний одоо нэг эрхэм зорилго л одоо тэнд л оршдог. Гэхдээ миний концертын агуулга бол дандаа нэг тийм одоо эх орн л гэсэн сэдвээр л би нэг хийх дуртай. Манай Батхүүгийн хувьд бол одоо сая ах нь хэлсэн тийм ээ тэр шилийн богдын салхи гэдэг тэгээ гол дүрийн тэр торой бандын тэр бол бас үнэхээр бас л одоо бүжгийн шедевр гэж манай урлагийнхаа ярьдаг шүү дээ. Ахаас одоо тийм санал авна гэдэг бол бас нэлээд их нэр төрийн хэрэг маш том хариуцлага байц. Тийм. Бас судалгаа юм. Бас тэр хүн чи ямар хүн байсан би бол сайн мэдэхгүй шүү дээ. За чи торой банд болно гэсэн. За судлаа шүү. Тэгж хэлдэг юм. Угаасаа одоо хүртний бүжиг дэглэхэд одоо тэрийг судалж байгаараа гэдэг. Одоо тэгэл тэр бүжиг хийх чинь бас судалгаа явьж байгаа тийм. Тэр хүн чи ямар хүн байсан, моринд ямар ирэмгий байсан, тийм ээ. Тийм нэг эр хүний тийм ирч хүчтэй л нэг тийм хассан гац шиг байх хэрэгтэй л зүгэлдээс. Тэгээд ямар ч тэр бүжгийг хийгээд өөрөөрхөө тэр хөгжмөн эхлээл бол тэр уулны овооныхаа санаас гараад ирэхэд зүгээр аяа сонсоод гараад ирэхэд яг л нэг шилийн богд хайрхан дээр гарчихсан юм шиг санагдав. Тэгээд хөдөлгөөн тэгээд уусаал гэж явж байгаа. Дүү бол одоо жишээ нь бүжиг дэглээч найруулагчийн энэ сансан тэ дотор энэ бодцсон юм байгаа шүү дээ. Яг ийм л би дүр гаргамаар байна. Тэр бодсон сансан чинь хүрсэн үү?
хүрсэн. Ерөнхийдөө энэ битэрийн энэ нэг бүжгийг амьдруулж ингэж яадаг школ бол энэ хүнтэй бол салшгүй холбоотой. Миний альва нэгэн бүжгийг хийхдээ дандаа дүрээр хийдэг. Тэр бүжгийнхаа утга санааг үйл хөдлөлөөрөө дамжуулах зураг дүр гэдэг юмар илэрхийлж өгдөг учраас энэ нөгөө илүү их битэрт тэр нэг суугдсан байх. Тэргээрээ битэр энэ сайхан тайзан дээрээ бүжиглэхлээр өөрийн ирэхгүй омогшиж тэргээрээ тэр бүжгэндээ орж тэр бүжгээрээ амьдарч явсан гэж би боддгийн. Өнөөдөр чинь сар шинийн баярын өдөр. Тэгээд би одоо ярилцлага дуусгасан боловч бас энэ чи танаа гэр бүлийн хувьд сар шинийг яаж тэмдэглэд юм бэ гэж нэг сонирхгүйгээр дуусгачаар бүр хайрын санагдаа болж өгдөг. Манай сар шинийн бичгээ ерөөсөө нар мандлаа манай эхнэр гарлаа дээж өргөлөө бүгдээрээ зам мөрөө гаргаад тэгэл гэртээ хүүхдүүдэд хөвдөгээ суунда. Таяр маань өргөн дэлгэр тэмдэглэх үү? Өргөн дэлгэр. Амтай хөр ирэх үү? Хамгийн одоо манай ах эхнэр хэлдэг. За ингэвээ алтан гэрэл хоёр дээр чи тэ мөнх хүн ирдэг шүү гэл. Тэгээд тэр дандаа шавнэр ийн хөвчмийн шавнэр бүжиг чуулгынхан тэр чигээрээ ийн. Хөө тийм үү. Тэгэл чуулгын нийтгэр юм бол тийм. Бүжгийнхэн тэр чинь бүжиг анги тэр яа. Шинийн 3-нд ингээд золголт хийдэг байхгүй юу? Тэгээд золголт хийгээл тэнцээсэн бүгдээрээ сайхан эренбэрээ золголт хийчээ. Тэгээд дараа нь хөдөлтөө явах. Тэгээд зоргоо битэр манай анги зоргоо битэр битэрийг орно. Тэгээд яагаад болох гэхээр эхлээд зоргоог орно л та. Тэгээ ямар энэ бас яг тэ гоё түүхэлтэй. Зоргоо битэр чинь 1 сар төрөөд 6 хоногийн зөрүүтэй байхгүй юу? За. Би ах нь. Зоргоо надад төв. Тэгээд нөгөө энэ Монгол улсын гавьяа жүжигчдийн цол авахта миний урд жил авсан байхгүй юу? Тэгээд эренбэр ахын эхлээд шавнар очинд дараа нь манад ирнэ. Шинийн 3-ны өглөө 9 цаг зоргоо манай хаалгад огшно. Амар байна уу ахтагаа зодох гэж байна. 6 хоног яах. Тэгж бүр тийм сайхан удамжлал. Тийм манай аав чир чинь нэлээд хүн хөл их дарна л да. Тэгээ заримдаа ч одоо би ч одоо бас гэргийтэйгээ бас ингээд заримдаа бас нэг аав ээжийн тоогоог нь бариад л заримдаа болохгүй бол одоо би ч хөдөө явчихна. Манай дүү барьчихна. Тэгээд хөө ерөөсө завсаргүй. Ерөөсө дандаа эхлээд манай бүжигчд орж ирлээ. Дараад нь шавнар нь орж ирнэ. Тэгээд ингээд явахлаа чинь зүгээр тэр 20 40 50-аад хүний чинь юм чинь ингээд одоо дорн ингэж хийнэ гэдэг бол бас л хөлс асруулсан. Мэдээлэл чанга цагаан гоё байдгийг. За маш их баярлалаа тагууртаа. Уран бүтээлийн маш том амжилтыг дахин үсгэн өрөөе. Иргэн үзэгчдээ тун удахгүй чимгээ шоу дараагийнхаа зочны ярилцлагаар үргэлжилнэ. Сувга бүү солиорой. Хаврын тэргүүн сараа угтан авсан сар шинийн баярын энэ үдэш бид чимгээ шоуны баярын тусгай дугаарынхаа дараагийн зочныг угтан авахд бэлэн боллоо. Ирхэн үзэгчдээ та бүгдийнхээ өмнө Монгол улсын төрийн сойрхолд Монгол улсын гавьяа жүжигчин Догимтын Сосор Вармыг өрн залж байна. За би их махтаа очиж золгож одоо үнсэхгүй. Сайхан аварж гин үү та. За. Одоо хаварч байна да. Би өнөөдөр таныг бас нэг дуучин Сосор Ором гэдэг өнцгөөс нь ярьж бас сайхан яриад илгүүл их гоё байна гэж санагдаж. Яг тэгвэл би таны дуучин Сосор Ормын үнэхээр бас улаан фэн нь биеэрэн сууж байна таны өмнө. Та ингэхэд юу яг одоо жүжигчин хүний хувьд мэдээж хэрэг дуулан шүү дээ. А гэхдээ яг ийм мэрэгжлийн нэг төвшөнд дуулах юмсан гэсэн бодол хэдийд ер нь орж ирсэн юм бол. Тэг ер нь нөгөө жаахан байхадаа хүүхэд байхадаа л нөгөө цагаан сараар айл гисч байхадаа л дуулдаг л байсан шүү дээ. Тэгэл айлд орж дуулж өгөөл 12 мөнгөний дэвтэр дээр хэдэн хар чавга наагаал өгдөг тэр айл гисгээр заавал гар цайлгадаг юм та. Тэгээ жаахан байхадаа л дуулдаг л байсан. Мэргэжлийн багшин тэр бол байхгүй надад. Тэгээд жүжигчний сургуульд ороод кино драмын ангид ороод 82 онд төгсөөд тэгээд энэ Сувдаа багш намайг театрт аваад тэгэл драмын театрын тэр заал энэ хүрээ ямарчин л Эрдэнэ засгийн явнаг дуулаад явдаг. Өөрт бол гоё. Хүмүүст бол энэ ямар ядаргаатай хүүхэд. Энэ юу нэрүүл байгаа даа гэж боддог байсан баг. Өөрөө ирэхгүй л Эрдэнэ засгаа гал тэр коридороор явна л да.
Тэгээд дуунд угаасаа дуртай багада морин дэлэн дээр дуулж өссөн. Тэгээ явсаар байгаа дуунд одоо ээлтэй, дуу надад ээлтэй болцсон. Тэгээд энэ Баттамруугаан Дорны цагаан саран гэж дуу, Далхаагийн Норвын шүлэг, Баттамруугаан хөгжим, Дорны цагаан саран гэж дуу бол намайг энэ мэрэгжлийн дууны урилгаараа ингээд араанда ингээд көтлөөд оруулсан юм л да. Тэгээд чи намайг дуучин гэж байна. Одоо би бол одоо тэр нотмат команд кивент дизмизин одоо нотын заалгасан дуучин бол биш. Вэр одоо юу гэдэг. Ер нь манай нутаг төгжээ гэж нэг сүрхээ дуулдаг хүн байсан. Сайхан уртын дуу дуулдаг. Тэгээ хөдөөний одоо эмэгчүүл өвгчүүл ингээ найрлаад дуулахаараа нэг сайхан байдаг. Тэгэл тэр орчин даваачаал намайг дууруу хөтөлсөн юм аа л гэж би үзтээ. Тэгээд ахын яхаа одоо зарим хүмүүс мэрэгжлийн гэдгийг, зарим хүмүүс мэрэгжлийн босол гэдгийг тэдний юу гэж хэлэх нь хамаагүй. Би өөрөө дуун дуртай. Тэгээ дууг дуулахад босод дуучдаас миний ялгардаг юм юу гэвэл шүлгэн дээр нэлээд ажиллана. Одоо чи өтер бол мэрэгжлийн жүжигчний сургууль төгссөн учраас шүлэг болгон дээр, үг болгон дээр, нарийн ярил үсэг болгон дээр, таслал, завтай болгон дээр ажилладаг. Тэгэхээр тэр дууны өгүүлэмж буюу тэр цаана нуугдж байгаа философи гарч ирнэ. Тийм учраас бол дуулдаг. Тэгж л хандаж дуулдаг. Хоолоогоо бол өөрөө яаж дуурах, яаж авч явах өөртөө багшилсан хэрэг. Тэгээ яг хөө давчхан хэлгээ зүүдний гуйлгаас л одоо миний аран шинг сайн харах баха. Миний хувьд чинь одоо та өөрийгөө бол за би нот мэддэггүй, за мэрэгжлийн тэр надад бол тэр гол биш санагддаг юм л да. Ямар сэтгэлийн угаас хэр сэтгэл зүрх чинь хөндөгдөж цаад хүний сэтгэл зүрхэнд очиж байна. Хэр хүргэж чадаж байна гэдгээр л дуучин хүний ур чадвар харагддаг юм шиг санагддаг. Таны тэр одоо та өөрөө бас сая дурдлаа штэ тэр зүүдний гуйлга. Та бол тэр дуун дээр өөрөө ороод дууныхаа төгсгөл дээр нулимсаа барьж чадахгүй бүр ихэр татаад уйлаад ингээд клипэнд дуулсан байт юм байлээ. Тэр л дуучин хүний ур чадвар ах. Тэр нот мэднүү мэдэхгүй тэр хамаагүй те. Сонсголтой байх хэрэгтэй шүү дээ хамгийн гол нь. Тий. Ер нь ингээд аль ч урлагтай хамгийн ихний шат бол дөнгөж ихний гიშгүүр бол мэдрэмж байхгүй. Тэгээд тэр тэгж ахиж явсаар байгаад ер нь энэ тарихны л асуудал. Ерөөсөө л бодохгүй, сэтгэхгүй, оюун бодол ажиллахгүй, уншихгүй, судлахгүй, мэдлэггүй байвал тэгээд дэмий. Өстой дэмий сайхан. Тэгэхээр мэджвэж одоо зүүдний гол 3 бадаг дөө. 3 бадаг нь гуруулан өөр аран шин, гуруулан өөр одоо хэмжээ, гуруулан өөр дүр төрх байхгүй юу? Нэг нь ичи арга үрээд явж байгаа ичи, нөгөө нь ингээд морьтой тавьж байгаа аав. Нөгөөх нь хүний хровоогийн хоосон чанар хагас дүүрэн байдаг хэлтгий заяа гэдэг ийм чандын философиг л онгичж гаргаж ирж байж гэмээн сая зүүдний гуйлга намайг илддэг. Зүүдний гуйлга бол дуулах болгонд өөр намайг одоо цагаан тамлан болгодог байхгүй. Дотор урагдна, өөр эмтэрн тийм үү, чэжний мах барагдана тэгжээж л дуулна л да. Та хамгийн анх одоо том оркестртэй дуулахад ямар мэдрэмж төрж ив? Хэр юу бодогдож ив одоо 90 хэдэн онд энэ морин хуурын чуулга анх байгуулагдсан. За. Тэгээ Батчулуу намайг ураад морин хуурын чуулгатай морин хуурын чуулга дээр үндэсний найр симфони энэ нэмэгдээд ингээд Дорны цагаан саран дууссан. За тэр Дорны цагаан сарангаа бол дөнгөчж байгаа, дуулчихж байгаа. Тэгээд Жансан нарын тогсын цагаан алтан гэрлийн шүлэг энэ дууг дуулах боллоо. За тэнд бол одоо би чинь өстой мэрэгжлийн бус гэдэг нь харагдсан шүү дээ. Тэгээд одоо 3 такт яваад амьсгаа аваад тэгээд за такт чинь өчнөө байдیں۔ Тэнд. Тэрийг мэдэхгүй хүн чинь бол миний бодоход бол тогсын цагаан овоо минь гэж бариад баймаар. Зөндөө удмаар санагдаад байдаг. Тэгтэл миний 2 3 дараагаа ор гэд байдаг. Тэгээ хэцүү. Тэгээд Батчулуун орой хуртаа ингээд дахиад би дийлд өчрөгдөхгүй байхгүй үгэнд нь орохгүй шүү. Өөрөө хоролж мэрэгжлийн дуучимч өөрөө хорол явал. Тэгээд Чулуун багш за би яа энэ сорон буруу биш наатах чинь. Тэгээд Чулуунгоо ингээд дахин би дураараа явна шүү дээ. Намайг харж байгаа л нөгөө хөгжимчтэй тохируулдаг. Хамгийн анх одоо том оркестр тэгэд дууссан. Их чайсан хормоо чичрээд тэгсэн шүү дээ. Тийм үү? Таны хормоо чичирж ирж гэж юу? Тэгсэн. Тэгээд өөрийн театрын тайзнаар гараад ирсэн чинь гэгээмэн үзэгчдийн тангамд цоо их ч юм ингээд
Өнөө ланжиг руу суучихсан. Тэгээд одоо нүд харанхуйлаад бүр ингээд тэгээ явчихсан шүү дээ. Тэгээ яаж дууснаа ер нь дуусгаснаа санаж байна уу? Ямар ч орсон шахт алгадшаал чичрээл нэг юм гарч ирэл ёсолчоод ороо дахиад алгадшаал байла. Тэгээ дагсан шүү дээ. Тэр хамаагүй хэмжээгээ дуулж байгаа дагсан. Тэгтээ та бол яг одоо мэрэгжлийн дуучныхан тэр 4-5 жил номын сурцсан биш хүн учраас бас үзэгчдийн хувьд тэр чинь уучлалтай өршөөлтөй хандж ш тийм биз дээ. Тэгээд манай Цэнддоо тэгж манай сусрам нот мэддэггүй гэж байна. Би бол нот мэддэг гэж. Цэнддоо нот ч ингээд 5 шугамн дээр ингээд тэгээ соёл түлхүүртэй шугамн дээр ингээд цэг тавиад дээш нь мөрөөлгаад ингэсэн юмыг нот гэдгийг гэж. Цэнддоо тэгж байгаа. Тэгээ яагаад Цэнддоо гэсэн бол Цэнддоо хөх талын болог дээр хөөрхөн хоолой их шиглэн хөх зүүнний үзүүр хөндлөн барайгүй л болов хөнгөн боловч гунигийн сүйдэр унаагүй л болов хөх талын болог дээр тийм л хоолой их шиглэн урин аврын ногоо ургаж дуулаад байхад усны шувууд ирээд найрал дуулаад буухад унах навчсын дуйлууд асгарч дуулаад харихад унтаал байсан эрхэн ялгаа ялгуу гэд ийм хэнцэр ийм танхай атар тансаг шүлэг байгаа юм манай Цэнддоо. Тэгээ одоо аз болж юм уу, гай болж юм уу мэдгүй, гавьяа болж ч юм уу нэг юм толгойд ингээд иржигнээд. Тэгээд би нэг ай зохиодсон шүү дээ би. За. Би аялчихв. Тэгээч дээ. Хөх талын болог дээр хөрхөн хоолой их шиглэнэ хөх зүүнний үзүүр хөндлөн барайгүй л болов хөнгөн боловч гунигийн сүдэр унаагүй л болов хөх болгын тэнд тийм л хоолой шиглэнэ урин хаврын ногоо ургаж дуулаад байхад усны шувуудрээд найрал дуулаад буухад чиг унах навчсын доолоод асгарч дуулаад харихад унтаал байсан эрхэн ялах аялгоо Эм болсон чимгээ энэ дууны шүлгэнд асар том овдс байсан. Эрхэн ялах аялгоо гэдэг үг байна. Тэгэл унтаал нэг бүүвэ байгаад. Тэгээд энэ хамгийн гол учир жанцнаа миний одоо тариханд ингэж хуралдсан юу гэхээр зэрэг хөх зүүнний үзүүр хөндлөн барайгүй л болов хөнгөн боловч гунигийн сүдэр унаагүй болов хөөрхий хормог үүсгдэг чамааг байхгүй хахад намааг байхгүй хахад та нарыг байхгүй хахад би болгосон тэр ачит ижи болох тэр бүсгүй хүнийг битгий зүүгээр шивэ битгий гунигийн сүдэр унгад тамлаа гэсэн ийм л философи, тийм харам хайр. Тийм санагдсан. Тэгээд ийм ая орж ирээд тэгээд өнөөдөр одоо ингээд өхөр жилийн үүдэн дээр энэ дуугаар нэг сайхан дуулах мөөрөх аль хослуулва. Тэгтээ сайхан байна. Энэ хулган жилийн босгон дээр би чинь 60 хүрсэн шүү дээ. Тэгээд 59 энэ насыг хаагаал 60 насны үүдийг нээгээл 0 ухаан ороод 59 тавихад яасан тэнэг байсан юм бэ гэд хаалгаа хаагаад тэгэл энэ дуу хийс. Тэгээд тэрнээс хойш гайгүй сайхан бүтээл байна. Тий, бүтээлтэй байгаа. Та тэр дурдлаа шүү дээ. Цэнддоо гэдэг нэр гарч ирсэн. Тэгээд мэдээч хэрэг энэ нэрт нийтлэлчтэй та хоёр бас нэлээ хамтарч бас чамгүй олон сайхан бүтээсэн. Та хоёрын тэр сонсдог ном энэ бас монголчуудад их сонин ялангуяа хоёрын мундаг уран бүтээлчийн юм огтлцол дээрээс бас нэлээд чамбай бүтээлүүд гарсан гэж арт түмэн үздэг. Чи сар шинээр их гоё асуулт асуулаа. Сонсдог ном гэснээс
зөвлөгөөгөө Цэндо ахын чи нөгөө пелотонуудыг хана ингээд бүгдийг яриад өгүүлээд ингээд болгосон. Тэгээд алдыг харсан юм шиг ярьж байна. Хулган жилийн одоо нэг намрын улирлын үед бид нар энэ Цимплмаа гэж манай оюун ариуна илүү сартаа зуны ариуна тэр манай 10 дан ах тэгээд Цэндодог өөрийг оруулаад ингээд тавуулаа Цэндодогийн бүх өгүүлэмжтэй шүлгүүд. Шүлгнээс гадна манай нэг ингээд мөр хөөж шүлэг бичдэггүй юм байна. Тэр онгодороо бичдэг юм байна. Тэгээд өгүүлэмж нь үргэлжсэн үг шиг хэрнээ шүлэг яруу найраг. Тим гайхалтай бүтээлийн бид нар ингээд ярьж өгүүлж судалж бичүүлсэн. Би өөрөө тэрэн дээр найруулагчаар ажиллаад нөгөө агуу аварга Цимплмаа гэж чинь биш байна энэ төр гэж хэлсгийгээд тэгээд тэр их сонин бүтээл болсон. Маш сайн бүтээл болсон. Булган жилд бол Цэндодоо бид хэд сая хийсэн манай уран бүтээлчтэй тийм гоё сонсдог ном, ярьдаг ном хийсэлтэй. За хоёулаа суугавьят минь хоёулаа энэ сар шинийн бас баярын үдэш айл гэрийн хойморт хоёулаа урилгагүй тууж явна шүү дээ. Тийм учраас бас нэг сар шинийн баярыг ер нь Сосор Барам гэдэг хүний хувьд ер нь хэр өргөн дэлгэр тэмдэглэдэг юм. Энэ баярт ер нь хэр ач холбогдол өгдөг юм бэ? Өөр нь өргөн дэлгэр тэмдэглэдгээ би одоо энэ улирч байгаа жаргаж байгаа хулган жилд бол гэр бүлийнхаа хүрээнд аван ээжидээ очиж олгоол тэгээд гэр бүлийнхаа хүрээнд нэгт гадагшаа гараагүй энэ одоо засаг төрийн биднийг хамгаалж байгаа хамгааллыг хүндэтгээд ингээд ингэсгээл өнгөрсөн. Тэрнээс өмнөх жилүүдэд бол их өнөр ер нь цуцтлаа тамдиглана. Гэхдээ нэг ууц шүүс тавьдгүй. За. Таваг засна. Тэгээд хүмүүс нь чинь ууц тавиулчаал тэгэл идүүлэхчгүй ингээд. Тэгээд айлд оржол за энэс чинь огтлоод хүн идэхгүй шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр зэрэг ер нь хүмүүс ирээл одоо хамтлаад идэг гэд махыг сайхан хамталж чанаад үхрийн хоньны махыг бүгдийг тэгээд ингээ сайхан одоо нэг гисчээд ингээ тавьдсан байна. Ер нь тэр их зөв прагматик арга юм шиг тийм. Нөгөө талаар ийм байхгүй юу? Одоо айл болгон уус тавих хэрэггүй. Одоо хамгийн ахмал нь бол тавьж болж байна тийм ээ. Миний аав ээж ууцтай байж болно. Би дуурайгаад энэ хоёр уус аав ээж уус тавьсан байна. Аав ээж том ууц тавина гэдэг ингээд утгагүй байхгүй юу? Яг үнэ. Нэг болсон явдал ярихад миний найз нар одоо энэ замын цагдаагийн пианер хорондоо хоёрыг за манай найзууд нь Батцая Ямая гэл ингээд манай авраг Батцая биш үү? Энэ энэ төр чинь 90-ад оны үеэр надад ирж золгодог. Бүр тийм хуйлан байлаа шүү дээ. Ягаад? Илүү алдар цолтой юм уу? Яасын мэдгүй. Одоо яасын тэгэл ирж золгоод байлаа. Тэгээд нэг хавар сууж байгаа хөдөлөө нөгөө паспортаа гаргаад ингээд үзлээ. Хамгийн бага нь би болж өөрсөө. Цагаан сараар гошуурлынхаа ингээд суулаа. Батүлчи туяа Батцай гуруулаа надаас 6 сар ах болж хувраад. Тэгээд би хамгийн доор нь суусан шүү. Тэгээд хамгийн доор нь суучаад байсан чи манай гошуурлынхаа нэг цагаан сар болж исэн юм чинь. Манай Азай буурал ахмадууд гэдэг над руу ярьсан. Би одоо ч Азай буурал болоог баг шүү. Уул энэ үс буурал болохоор зүг тэгээд байгаа юм яагаад байгаа юм гэсэн. Тэгээд би бол боддгийн ер нь энэ ах цахаа хүндэтгэх боломж бол хамгийн чухал юм аа. Энийг бол Монгол хүн хайж гээж алдаж асгаж хэрхэвч болохгүй. Чи ах настай хүний өмнө одоо ихээхэн одоо буруу үйлдэл хийж ингэх юм бол буруу энэ бол эрхчлөө биш. Тэгээ эрхчлөө бол зургаараа авирлах авир биш. Эрхчлөө бол өөрийгөө үнэлэх үнэлгээ эрхчлөө бол өөртөө хариуцлагатай байх хандлага болохоос биш хин нэгийг хүндлэхээ байсан тийм үү? Хин нэгнийг одоо хөгшин юм тийм гэж хэлэх эрх биш байхгүй юу? Тэгэхээр бид нар бол энэ ганц удаа болдог, жилд ганц удаа болдог цагаан сараар энэ хүндлэл эренб гэдгийг яг тэр өдрүүд нь бол ёстой юм шиг биелүүлж явах ёстой. Ийм л баяр наадам гэж би үздэг. Тийм учраас цагаан сараар бол асар их хүндлэлийн одоо ам морын символ трийг цайлгадаг маш том соёл шүү дээ. Тийм ээ? Чи тэр одоо өмнө нь жоохон толхилдсон байлгаад тэр цагаан сараар байхгүй алга болгоно. Тийм ээ? Ер нь цагаан сараар уртлын бүх гэр уртаг алга болно. Харилцааны бүдүүлэг муухай авир бүгд алга болно. Тийм ч учраас тамхилдаг, тийм ч учраас биеиндээ цайцуу уулгадаг, тийм ч учраас биеиндээ гарын цайлгаж бэлэг сэлт өгдөг учир чинь ийм учир жанцантай юм байл л. Хүндлэлийн эренбийн. Цагаан сарууд эренбийн одоо жийг маягийг тогтоосон ийм баяр шүү дээ.
Цоо гавьяат маань өнөөдөр тэгээд цаг зав гаргаад энэ сар шинийн баярын өдөр Чимгээ шоуны студид хүрэлцэн ирж телевиз үзэгчдтэйгээ бас сар шинийн мэд мэдэлцэн танд маш их талархаж байна. Таны өөрийн хэлдгээр тийм ээ Ланжгаруудын нэг энэ мундаг жүжигчин, энэ мундаг дуучин, энэ өгүүлэх урлагийн бас мундаг нэрт төлөөлөгч хүн энэ шоунд маань хүрээд ирсэн байхад би таныг ядаж ганц шүлэг уншаад өгөлгүй явчвал бас үзэгч төмнийхээ өмнөөс харамсах бах та гэж бодож суунал да. Та тэр хүсэлтийг манайг болгоож өгвөл бид одоо тоглолтын сайхан тайз бэлэн байна. Таны тийшээ урьж байна. Тийшээ тийм ээ. Монгол улсын төрийн сойрхол Монгол улсын гавьяа жижигчин Сосор Бармыг тоглолтын тайзнаа урьж байна. Дээлтэгэн давхсан миний хөвгөд дэрэгдээ морион цулвуурдаж дэрэндэн сэлэмтэй дуг хийхэд дэлхийгэн бодол дотрон гэршиг амбарч алган дотрон хөөргшгэн эргүүлж их монгол хэлээрэн инх хамгаалан ирж давхсан юм. Дээлтэгэн мандсан миний хөвгөд дэрэгдэн морион аргамжиж дэрэндэн номтой дуг хийхэд дэлхийгэн бодол дотрон гэршигэн ачаалж алган дотрон аягшгэн хорголж Элэг Монгол суугаараа эн хамгааланд золгуулж мандсан юм аа. Ийхүү Чимгээ шоу маань цагаан сарын баярын өдөрт зориулсан тусгай дугаараа өндөрдөж байна. Магнам баярт Монгол төрийн минь Мандан Бадрах мөнхийн шалтгаан ивийн ерөө шингэсэн энх сар Монгол их оронд минь тухлан саатаа. Энх мэндийн хадга өөдөн өргөн зодгоё. Идэ цагааны дээдэ өнөд дэлгэн барья. Ирэх үзэгч та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэ. Онцгой бүтээлийг ойрын хос